цан эрхэм үзэгчтэй тодорхойлол гаргалтай үзэгч та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр манай өдрийн дугаарт Орхон сумын засаг дарга Алтай сарны оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр энэ жилийн хувьд за Орхон сумын хэмжээнд одоо орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хичнээн ажил төлөвлөгдсөн. За одоо яг ажил маань ямар хуу шатнд явагдаж байгаа юм бэ? За 2021 онд бид 235.8 сая төгрөгөөр хөрөнгө оруулалтын 8 ажил хийхээр төлөвлөсөн байж байгаа. За зураг төсвийн 4 ажил хийхээр төлөвлөлөөд ингээд ажиллаад явж байна. За одоогор бол яг хөрөнгө оруулалтын 8 ажлынхаа 7-ыг нь бол тендер зарлаад компани шалгуулаад гэрээ хийгээд зарим ажлууд нь бол эхэлж гисэн ингээд явж байна. За зураг төсвийн хувьд бол одоо 3 ажлын бол ажлын даалгаврыг бэлдээд одоо ингээд тендер зарлаад бэлэн болцсон явж байгаа. За орон нутгийн хөгжлийн сангийн ажлуудаас гадна бас улсын эсвийн хөрөнгө оруулалтад манай сумд цэцэрлэгийн байлгаа өргөтгөлийн ажил 100% өргөтгөлийн ажлыг бол эхлүүлэхээр ингээд компани шалгалцсан явж байгаа. Тэгээ одоо гэрээгээ байгуулаад сая ирээд үзээд ингээд ажиллаа хийхээр төлөвлөлт ингээд явсан байгаа. За мөн бас орон нутгийн аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын хэмжээнд одоо цэвэрлэх станцын байгууламжийг барих зохицсон ажлыг бол одоо хийхээр тендер зарласан компани шалгалцсан одоо ажиллаа хийгээд эхлүүлээд явж байгаа ийм ажлууд хийдэг нь төлөвлөгдсөн байгаа. Тэгэхээр Орхон сумын одоо хувьд иргэдийн хувьд хамгийн их тулгамдж ирсэн одоо ажлуудын тухайлбал одоо яг өнөөдрийн байдлаар ажиллана гэсэн ч гэдэм ямар амжилтууд байгаа юм бэ? За бид хэд бол энэ жилийнхаа хөрөнгө оруулалтын ажлуудад нэлээд тохичлтлуугаа бол анхаарч тавьж одоо яагаад тэгэхээр бол энэ жил бол манай 100 жилийн мөн бас аймгийн 60 жилийн болж байгаа холбогдуулаад тохичлттой байгуулалтын чиглэлд бол ажлуудаа бол тавьж өгсөө. За бидний тулгамдаад байсан асуудлын үед би сая хэллээ орон нутгийн улсын эсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн цэцэрлэгийн бол өртгөхөөр бид одоо саналаа тавьж аймаг удирдлагууд улсын их хурлын гишүүдийн байналаа дэмжиж одоо хүүхдийн цэцэрлэгийн өргөдгөл маань миний жил бол ашиглалтанд авахаар ингэ болж байгаа. Энэ нь бас ихэнхдээ тулгамдсан асуудлын нэг байсан. За мөн бас манай сумд бол цэвэрлэх байгууламж бол байдгүй байсан. Энэ ажлыг минь аймгийн удирдлагууд маань бас дэмжиж зохицвыг бол аймгийн хөрөнгө оруулалтаар хийгээд ингэж өгч байгаа. За тэгээд дараа жилээс нь маань улсын сүсгтад тэгэхээр бас нэг тулгамдсан ажил дэд бүтцийн минь асуудлаас ингэ шийдэгдээд ирэх юм боломжтой бүрдэж байгаа. За хөрөнгө оруулалтын ажлууд ерөөхдөө тэгштэй явагдаж байгаа юм байна. За цаг хугацааны хувьд за нөхцөл байдалтай уялдуулаа яг нэг ковидтай холбоотойгоор та маань ямар ажлуудыг авч хэрэгжүүлж байгаа юм бэ? За 2020 оны 11 сараас бол дэлхийн нийтэд хатагаа аюулт цаг тохиолдсон байсан. Манай сумыг тайраагүй тайрсан. Тэгээ манай сумын хэмжээнд одоо 11 сараас хойш бол нийтдээ 73 хүн 528 хүртэл хугацаанд 73 хүн бол энэ айхтар өвчнөр өвчлсөн байж байгаа. Бидний цаг тухай бүрт нь авах арга хэмжээг авч ажилласан. За энд манай би бас энэ дээр онцолж хэлмээр байна. Юу гэхээр манай иргэд минь бол яг сумын онцгой бомсоос гарсан шийдвэр явуул бүгд чанд мөрдөж ажилласны хүчинд бид нар бол богино хугацаанд бол энэ өвчнөө хомж авч чадсан. Энэ би бол маш их талархаж байдаг иргэдтэй. За манай төрийн байгууллагууд эрүүл мэндийн байгууллага манай сумын онцгой комисс бол энэ дээр бол нэлийн үүрэг барилтад ажилласан. Өдөрч нөгөө яг иргэдийнхаа эрүүл мэндийн төлөө бол одоо стори би хүч чадлаа дайчлыг ажилласан байж байгаа. Мөн иргэдийн төрийн албаа агчтай би бас маш их баярлалаа салгаж байгаа. За иргэд маань бас 2 дугаар тундаа их хамрагдсан. За одоо манай сумын хэмжээнд бол яг хүн амынхаа байгаа одоо авчин байгаа хүн амынхаа хэвцүүлээд үзэх юм бол 95% нь бол одоо вакцинтай хамрагдсан гэсэн дүн мэдээтэй байж байгаа. За одоо хийгдэж байгаа ажил гэх юм бол иргэдтэй бид нар бол сэрэмжлүүлэх мэдээлэл хүргээд ажиллаж байна. За мөн бас ариутгал халдваргуудлын ажлыг хийж ажиллаж байна. Гэхдээ цаг үе минь одоо яг юу гэхээр манай сум чи өөрөө онцлог газар зэрэглэнгийн бүс нутаг сум. Тэгэхээр одоо газар зэрэглэнгийн ажлууд болон зөгийн одоо аж ахуйн ажлууд бол яг нөгөө эд одоо гадар явж хийдэг ажлууд учраас энэ ажлууд минь одоо хийгдээд явж байгаа. Бид нар энэтэй уялдуулж одоо энэ өвчнийг дарахын тулд одоо иргэдтэйгээ бид хамтарч ажилласан өвчнөд ямарч байсан. Хаврын тариалтын эд ажилласаа өмнө өвчнөд авч аваад одоо тариалтын ажил минь гэж чигдээд ингэ явж байгаа. За сүүлийн үед давлгаалаад байгаа өвчин хавцангуй бол манай сумын 50 гайгүй байна. За зөвлөгдөж ирсэн одоо өвчлөлтөө 6 хүн маань одоо аймагт дэмжлүүлж байгаа. Зарим нэгэн өвчтөд маань эмнэлгээс гарч ирсэн юм байж байгаа. Тэгээ цаашид бид нар бол энэ өвчин орон нутгад оруулахын тулд одоо холбогд гаргах
хөл арга хэмжээг авч ажиллаж байгаа, посттой ажиллаж байгаа, иргэдэд мэдээ сэрэмжлүүлэг өргөж байгаа. Арай тул алдар хөтөлбөрийн цаг тухайд нь хийгээд ингээд ажиллаа явуулж байгаа. За баярлалаа. За. Ингээд ирэх үзэгчтэй манай өнөөдрийн тодруулга ярьцлага минь түрүүд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл өтөр баяртай.